Сайн байцгаана уу? Ингээд надтай хамт нүүр бодцгаая. Уг нь энэ бичлэгээ өөрийнхөө хоолойг бичээд биччихлээ гэсэн чи юу вэ? Миний хоолой бичгтэйгүй байсан мэлээ шүү дээ. Одоо энэ хөөрхөн хамтын чамдан дотор байгаа юмнуудаа л танилцуулаад байгаа. Миний будгийн сав, скин кэр, за тэгээд хагас дотоо юмнууд, сая шин сармаас авсан гэд нэг иймэрхүү юмнуудаа танилцуулж байгаа юм. Тэгээ өөр юу ярьсан болоо сандгүй. За тэгээд нэг юм яриа л байгаа шүү дээ. Тийм табаас ийм шин сармаас авсан. Яагаад вэ гэхээр миний өмнө нь хуучин хэрглэж исэн энэ гар харгаар хийдэг. Энэ гой сармуусны маань үйлдвэр дампуурж байгаа гэдэг. Тэгээд дахиж энэ сармуусыг хийхгүй гэсэн. Тэгээд яг одоо миний баруун гартаа барьсан байгаа энэ хоёр сармуусыг би бас табаас судалж авсан чинь надад таалагдаагүй гэдээ ярьж байгаа юм. Тэгээд яалтчгүй миний зүүн гартаа барьж байгаа сармуусыг маань гүйцэх сармуус ер нь алдахгүй айгу хэцүүхэн байдалтай байна гэд тайлбарлаж байсан санагдчих байна. Одоо ингэ харсан чинь сандгүй уйлал байгаа л тээ. Тэгээд нүрэ айгуу сайн чигшүүлээрээгээ тасанд хэлж байгаа. За одоо ингээд минд мист цацж гин. Араас нь ийм төвнөр бас дүрхэж байна. Тэгээд ялцчгүй нас яваад нүүр маань айгуу хуурай олцсон ингээд хэлээл байгаа юм. Ер нь нүүр айгуу хуурай олцсон шүү. Тэрж таслагдгаа ерөөсөө болчихсон. Тэг өөр юу ярьсан болоо? Сандгүй. За тэгээд биш тэ араас нь өчтөр Cloud9-аас ийм пивтэд авсан гэдээ ярьж байна. Нэг юм эссенц байгаа. Тэгээ өмнө нь болохоор би нэг жуушнаасаа бэлгэнд Мороккогийн тийм нүүрний тас авч ирсэн байхгүй. Тэр тас нь болохоор тийм 9-ийн тас шиг бүтцтэй тиймэрхүү тас байгаа. Одоо нөгөө нэг юм кремэн тас биш гэх юм уу. Тэгээ би яг тэрэн шиг тийм хайсан жир нь байдгүй юм байлээ. Тэгээ арай ойролцоогоод ийм пивтэдтэй ийм эссенц авсан гэж ярьсан. Тэгээ Монсоос нэрээ ийм нүүрний мист бэлгээсэн энэ яста гоё мистээс айгу тийм ер нь тийм юу шиг манан мэт гэх юм уу айгүй нарийн ширхтэй. За тэгээ нүрээ сайн чигшүүлээрэй л гэд хэлж ах шиг байна. Тэгээд нарны тос нэрээ бас төрөгч байгаарай. Энэ нарны тос айгүй зээ бейс төрөгч байна. Тэгээ би энэ basic бас бэлгэнд авсан маш гоё юу яадаг. Нүрний улаалт таардаг. Тэгээд миний нүр чинь бас энэ тэндээ батгаш хачгарыг улаачнаа. Тэгээ жоох юм цагаан эффекттэй гэж хэлж болно. Ер нь нэг тоон бас дээшлүүлчихдэг шүү. Тэгээд над дээр ч нэг тоон дээшлээд байгаа юм баг байхгүй те би ч өөр ажил хар хүн тэгээд энэ хөмсгний хэсэгтээ нэрээ дийжсэн хөмсгөө айгу яахтай л боддог тэр нөгөө хөмсөг сайн боддог ч гэдэг юм мейкап артист хүмүүс харж байл намайг уучлаарай л гэдэг. Тэгээд би хөмсгөө л ингээд яахтай л зурчдаг шүү өөртөө л тохируулаад тэгээд айгу сайн зурж удахгүй бас сурнаа мэрийнэ хичээнэ гэд амлалт бас өгч байгаамаа. За тэгээд энүүн дээр болохоор хөмсгөө ийм ууд арагчаар юу байгаа жоохон хэлбэр гаргаж ингэж дараад яагаад гэхээр би ер нь нүрэ кремлчид хөмсгөө бутгаар хөмсгөө айгу заалтчдаг. Тэгээд нөвтийн бор крем хэрэгэлдэг 5 номерын крем хэрэгэлдэг. Нөгөө шинэ хасан 4 номероо үзүүлээ гэсэн чинь нөгөөхөө авчрааг хүн шүү гэлээ. Зүгэнд маань байдгүй. Тэгээ за яах вэ 5 номероо бас дүрхэж угаасаа би бор юм чинь гээд. Тэгээ би бас хөдөө хата айгуух явдаг ажилтаа болохоор айгуус харлцдаг. Тэгээд авсан бор крем маань маш цагаадад эхэлдэг намрын сүлд. Би тэгээ намрын сүлд ер нь хар хүнээс баг ялгаагүй харалдаг. Тэгтээ яхаа би гоо хар арьсандаа айгу дуртай. Бор хар арьсандаа айгу дуртай. За тэгээ нүрэ кремчээд нүдний хаа тэнийг төрхөн. Тэгээ тэн дээр бол би айгу тийм зөрөгтэй сонголт ерөөс хийж чаддгүй. Зүгээр яг юм зүгээр бор тэн төрхөөл. Тэгээ араас нь жоохон гүн бор тэн төрхөөд. Тэгээ нэг яах вэ боддог. Энэ одоо юу ярьж ирсэн юм бола. Би бүр ингээд ийм юм маар санахгүй байгаа шүү дээ. 5 минутын өмнө юу бодлоо боллоо гэж санахгүй байгаа. Яалтч хүн насны хоо. За тэгээ хамраа сайхан өндөрлөөд хамар өндөрлөл тал дээр бол би зүгээр тэнэрээ ингэж тавьж байгаа тараачдаг. Тэгээд янзах шиг болчихгүйхэн шиг гайгүй нэг юм сүүдэр үүсгээд тэгээд тэр хэсгээ бас кремэр жоохон дарчдаг. Тэгэхээр бас арай гайгүй болдог. Хамар нэг харахад бол гайгүй өндөр юм шиг. Одоо энэ кремэрээ бус хэсгийн дарчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр учир зүггүй янзах шиг бол болчихгүйхэн шиг нэг иймэрхүү л. За тэгээ араас нь болохоор юм нунтаг пудр бас өрхтөг. Хүмүүс нөгөө миний будгийг айгүй сайн ингээд оройлтол байгаадах юм чи гүү хэргэлдэг гэдэг. Ерөөс нууц нь бол нунтаг пудр байдаг. Ер нь кремччихэд будгаа түгчих гээд юм нунтаг пудр төрхөл айгүй бас дайжгүй. Заавал ачиг юм зузаан төрхөх албагүй байгаа нимгэн буддаг бол нимгэн сайхан төрхээд тослогийн дараад ч юм уу ер нь пудрээ гинэ кремаас түгжээд ингээд тавьчихорно. За би бол бас зузаан буддаг тэр гал хүлэн зөвшөөрж байна. За одоо болохоор сүүдэр тавьж гин. Тэгээ би энэ сүүдэр болохоор Note Cosmetics-аас авсан өстой насны сүүдэр гэж хэлж болно. Амар том сүүдэр. За тэгээ аюу гой гардаг. 2 өнгөний сонголт байлээ нэрээ. Тэгээ би болохоор арай юм гүн бор өнгөгийн сонгосон байгаа. Тэгээ би сүүдрийг бол ихвчлэн ингээд хоёр шанааныхаа дээр за тэгээд дээшлүүлээд духныхаа хоёр талд болон эрүүнийхээ хоёр талд ингэж ер нь тавьдаг. Яах вэ?
Энэ дээр нэр яг flash blindness гэ яриа бидсэн. Арай л амар дэндүү хацар өнгөлөгч бас тавьчуу да. Нэг согтцсон шиг л харагдаж байна. Гэхдээ яах вэ тэгээ шингээд гайгүй болчихноо. За одоо энэ дээр болохоор контра танилцуулаад араас нь нэм синхэр контр зурна гэд харуулж ирсэн. Тэгээ сармусаа буудаад араас нөгөө нэг шинэ авсан хим сармусаас зүүж үзсэн. Энэ бол гэхдээ арай шинэ арай л байгаа яг ч өмнө стил аль биш. Гэхдээ яг нэгэнд авсны бас зүүж үзье гэж бодсон. За нөгөөхөө зүүсэн чинь нэг иймэрхүү харагдчихсэн. Тэгээд надад бол таалагдаагүй. Гэхдээ одоо яа гэхвтээ нэгэнд зүүцсэн юм чам. Тэгээд таалагдахгүй байна л гэдэг байгаа ерөөхдөө бол. За тэгээд одоо уруулын ийм тос төрхн одоо бом гэдэг үлээ. Lip peptide гээд. Тэгээд уруулын ийм бом төрхэд тэгээд бодолт маань ерөөсөө дуусч байгаа юм аа. За тэгээд намайг үтсэнд бас маш их баярлалаа.